шууд яриад явчихсан шүү. Тэгэхээр хэдүүлээ харилцаа бие биендээ хэлээд яриад хамтдаа бодъё гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр уг нь слайдыг бүр тэр чигээр нь сая харуулахгүй ярьчихв тий. За тэгэхээр санамж зөвлөгөөг маш сайн уншаарай, битээ яаж сандраарай. За тэгээ 1 2 дугаар хэсэг дээр цагаа зөв хуваарлаарай. 1 онооны асуудал дээр 1 л минутыг зарцуулах хэрэгтэй. 2 онооны бодлогон дээр 2 л минутыг зарцуулах хэрэгтэй юм байна гэдгийг сануулж байна. За тэгээд цахилгаан орон захилгаан ба соронзон түн дотор бол соронзон орны талаар ярьж байсан. Тэгэхээр соронзон орон гэдэг нь бол соронзон моментоор илэрхийлэгдэж байна. За тэгээд дээрэс нь бол соронзон шинэ орны индукцийг авч үзэж байна. Тэгэхээр соронзон орны индукц гэдэг маань бол тэр соронзон оронд оруулсан нэгж соронзон моментэд оногдох эргүүлэх механик моментоор тодорхойлогдох хэмжигдэхүүнийг соронзон индукц гэж байгаа. Тэгэхээр эргүүлэх механик момент гэдгийг бол бид нэр эргэлдэх хөдөлгөөн дээр илүү сайн судалсан байгаа тийм хүч тэр нэг бол тэр дөр нүрчэд бол эргүүлэх механик момент гэж. За тэгэхээр үүдэлтэй дамжуулагчийн орчинд бол соронзон орон үүсдэг юм байна. Тэгэхээр хязгааргүй урт шулуун дамжуулагчийн орчинд тэр дамжуулагчаас R0 гэсэн зайд үүсэж байгаа соронзон орныг бол энэ 3 дахь томьёогоор тодорхойлж байна. За тэгэхээр μ0-ыг үчиг гүйцэтгэх хүч хуваах нь 2p R0. Тэгэхээр яг перпендикуляр болсон тэр хамгийн бага байга бол R0 зай. За μ0 нь бол соронзон тогтмол, за μ нь бол орчны соронзон нэвтрүүлэх чадвар. За дээрэс нь бол дугуй гүйцлийн төвд соронзоор үүснэ. За энэ хоёр томьёо адилхан байна. Тэгэхээр дугуй гүйцлийн төвд үүсэж байгаа соронзон орон бол μ0-ыг үчиг нь E хуваах нь 2R. Ганцхан p-ийн зөрүүтэй байгааз 3 дахь томьёо бол хязгааргүй урт шулуун дамжуулагчийн үүсгэж байгаа R0 зайд үүсгэж байгаа соронзон орон. 4 дахь томьёо бол дугуй гүйцлийн төвд үүсгэж байгаа соронзон орн. За тэгэхээр үүдэлтэй дамжуулагчийн орчинд соронзон орон үүсдэг юм байна. Үүнийг баруун гарын дүрмээр тодорхойлдог юм байна. За тэгэхээр өнөөдөр одоо багш нь баруун гар, зүүн гар, баруун гар гэдэг ингээд гаруудтай чи 2 3 юм хэлэх зөхгүй юм. Тэгэхээр бол үүдлийн чиглэл эрхийн урууны чиглэлийн дагуу байлаа гэвэл бусад хуруунууд бол тэр эрхийн урууны чиглэлийн дагуу гүйж байгаа гүйдлийг тойрсон соронзон орны чиглэлийг харуулдаг байна. За тэгээд самбарын хавтгай, дэлгэцийн хавтгайд одоо перпендикуляр байгаа тохиолдолд цаашаага чиглэсэн байх юм бол бид нар шүрүүпний толгойг хараад үзүүр нь цаашаа чиглэсэн гэж ойлгоно. Дундаа цэгтэй байх юм бол шүрүүпний үзүүр бид нар руу орж ийн гэж ойлгох. За тэгэхээр тодорхой DL гэсэн урттай E гэсэн гүйдэлтэй дамжуулагчаас бол B гэсэн эгэл өчүүхэн соронзон орны индукц үүсэх юм байна. Үүнийг бол Биосавр Лапласын хууль. За тэгэхээр Биосавр Лапласын хуулийн дээр бол энэ дамжуулагчийн тэр эгэл өчүүхэн жижиг DL гэсэн урт тэр R гэсэн зай хоорондын вектор үржүүл тооцох шаардлагатай. Тэгэхээр бид нар векторыг вектороор вектор үржиж байгаа гэдгийг гаргаж ирэн түүнээс бол вектор үржрүүдээс дахин гарч ирж байгаа соронзон орны индукцийн вектор хаашаага чиглэх вэ гэдэг чиглэлийг гаргаж ирнэ гэсэн үг. За тэгэхээр гүйдэлтэй дамжуулагч бол хоорондоо бол харилцан үйлчлэх хүч байна. Тэгэхээр бол хоёр гүйдэлтэй дамжуулагчийн хооронд харилцан үйлчлэлийн томьёо бол μ0-ыг үржих нь хоёр дамжуулагчдын гүйдлүүдийн үржүүр хуваах нь бол 2p. За тэгээ R0 буюу дамжуулагчдын хоорондын зай. За энэ хоёр юу болвол нэг зураг нь бол нэг чиглэлийн дагуу эхний зургаар гүйдэлгүйж байна. Хоёр дахь нь бол эсрэг чиглэлийн дагуу гүйж байна. За энэ хоёр бол энэ дамжуулагчдын хоорондоо үйлчлэх харилцан үйлчлэлийн хүч байна. За соронзон урсгал. Тэгэхээр бид нар дамжуулагчийг цаараа соронзон орон байж идэм бол тэр оронд чинь бол тодорхой хэмжээний талбайг хамарсан урсгал байгаа. Тэгэхээр урсгалыг бол энэ ташаага тулсан P-гээр тэмдэглэдэг. Тэрээ бид нар цонх онгойлгох юм бол цонхоор агаарын урсгал орж ирж байгаа тийм үү? Тэгэхээр тэр цонхны талбай DS-ээр орж ирж байгаа агаарын урсгал шиг энд бол мөн соронзон орны индукц бол S гэсэн талбайгаар орж ирж байгаа соронзон урсгалыг хэлэх юм байна. За соронзон урсгалын нэг чинь бол Weber. Тэгээд ер нь бол битүү өрөөгний талбайгаар нэвтрэх соронзон урсгалын шугамыг бол урсгал гэж нэрлэж байгаа. За тэгэхээр бол
нөгөө цонхоор орж иж байгаа салхич яг нормал байх юм бол хамгийн урсгал сайтай. Тодорхой өнцгөр байх юм бол урсгал агарын урсгал одоо уурна шүү дээ тий. За түүнтэй адилхан. За тэгэхээр бол энэ альпа өнцөг бол соронзон орны индекс талбайд босгосон нормал хоёрын хоорондын өнцөг космос альпагаар тооцогдож орж ирж байна. За тэгэхээр космос альпа тэг байна гэдэг чинь энд байгаа урсгал нэг байна гэд фул урсгал болох гэж байна тий. За дараагийн нэг бол амперийн хууль. Тэгэхээр соронзон орноос гүйдэлтэд дамжуулагчид үйлчлэх хүчийг бол амперийн хүч гэнэ. За тэгэхээр амперийн хүч нь бол дамжуулагчаар гүйж байгаа гүйдлийн хүч, дамжуулагчийн урт, за индукцийн вектор тэдгээрийн хоорондын өнцгийн синуст шууд хамааралтай байна. Гүйдлийн хүч, соронзон орны индукс, за тэгээд тэр дамжуулагчийн урт. За тэгэхээр энийг бол энэ тогтмол соронзон оронд эргэж байгаа жазан дээр тайлбарладаг. За энэ дээр би түрүү баруун гарын дүрмийг тайлбарласан бол одоо зүүн гарын дүрмийг тайлбарлах гэж байна. Тэгэхээр соронзон орон чинь тодорхой талбайг хамарсан урсгал байгаа. Тэгэхээр бол зүүн гарынхаа алгыг дэш нь харуулаад тавья. За дээрээс бороо орж байгаа юм шиг соронзон орны индукс алгуу чиглэлээр орж ирж байна. Тийм үү? Би тэр хоёр дахь зурган дээр. За дунд хурууны чиглэлийн дагуу гүйдлийн хүч гүйж байна. За тэгэхэд бол амперийн хүчний чиглэл бол эрхийн хурууны чиглэлийн дагуу байна. За бид нар түрүү вектор үржирээд 3 дахь векторыг гардаг талаар ярьсан. Тэгэхээр бол энэ бол бүх векторуудын хувьд энэ бол яг энэ бэлтгэх. За энийг хэдүүлээ бас баруун гар дээрээ тогтоож авъя. За тэр хамгийн сүүлийн зургийг харъя. За хамгийн эхлээд бол 7 хуруугаар А векторыг авч үзье. А векторыг Б векторээр үржиж байгаа. Тэгэхээр бол 7 хуруугаас дунд хуруу руу чиглэсэн үржүүр явуулна. Тэгэхээр бол бид нар векторуудыг бол хооронд нь тольж үржиж болтгоо. За тэгэхээр бол А-г заавал Б-гээр үржихэд бол тэр хоёрын нийлбэр С вектор нь бол тэр хоёр векторт хоёуланд нь перпендикуляр x дэшээ чиглэсэн AB-гийн үржүүр вектор гарч ирэх юм. За. Тэгэхээр нөгөө амперийн хууль чинь тийм ээ. Энэ гол байгаа томьёо. Тэгэхээр энд бол нөгөө дамжуулагчийн тэр игэл өчөөхөн DL гэсэн уртыг соронзон орны индукс V вектороор вектор үржихэд бол энэ дөрвөлжин хаалтанд хийгээд бас тэмдэглэждэг. За эсвэл нөгөө X үржүүрээр тэмдэглэждэг. За тэгэхээр бол А буюу 7 хуруу бол DL гэсэн вектор, дунд хуруу бол соронзон орны индукс B илэрхийлж байна. Юг илэрхийлж байна? B-г илэрхийлж байна. Гарч ирсэн вектор нь бол тэр амперийн хүчийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр ер нь математикт бол А векторыг Б вектороор илэрхийлээд хоёуланд нь перпендикуляр вектор гардаг ойлгомжтой. За тэгээд тэр А вектор Б вектор хоорондын өнцөг альфа бол синус үржүүрээр орж ирж байгаа. Тэгэхээр бол энэ хүснэгтний доор бичсэн томьёо бол вектор үржүүр байх нь хүснэгтэн доор дотор бичсэн томьёо бол скалиар үржүүр юм тийм ээ. За ингээд бид нар баруун гар дээрээ соронзон орны индукс хэрхэн үүсгэхийг зүүн гар дээрээ амперийн хүчнийхийг дахиад баруун гар дээрээ вектор үржүүрийг тогтоож авлаа гэсэн үг. За одоо энийг хэдүүлээд цааш нь ашиглаад бодлогоо бодноо. За соронзон орон дотор хөдлөж байгаа нэгж тэнэгтэй бөөмд үйлчилж байгаа тэр хүчийг бол Лоренцийн хүч гэдэг байна. Тэгэхээр бол Q гэсэн тэнэгт үйлчилж байгаа хүчийг бол Лоренц хүч гэх юм. За энэ хүч нь бол тэр тэнэгтэй бөөмийн соронзон орны индукс бөөмийн хурд тэдгээрийн хоорондын өнцгийн синустэй шууд хамааралтай байна. За тэгэхээр соронзон орон гэдэг чинь тогтмол соронзонгуудын дунд үүсч болно. Гүйдлийг дамжуулагчаар гүйж байгаа гүйдлийн орчинд үүсч болно. Тэгэхээр бид нар түрүүн хэлсэн тийм шүрпний толгой X шүрпний толгой бид наруу харагдаж байх юм бол бэлгэцийн хавтахад перпендикуляр цаашаа харсан соронзон орон байна гэж харна. За тэгэхээр тэр тогтмол соронзон оронд тэнэгтэй бөөмийг оруулахаар бол тэр тэнэгтэй бөөм хаашаа хэрхэн хөдөлт юм бэ гэдгийг яг юм багш. Гурван байдлаар харуулсан байна. За нэгдүгüүрт нь бол тэр
Q гэсэн цэнийг B гэсэн хурдтай орж ирж байгаа. Тэр B гэсэн хурд нь тэр соронзон орны индукцийн шугамтай параллел буюу соронзон орны индукцийн дагуу байх юм бол соронзон орон бол бөөмд үйлчлэхгүй, бөөм бол шулуун замын жигт хөдөлгөөн хийх нь параллел тохиолдолд. За зургаар нь харуулаагүй байна тий. За хоёрт нь болохоор перпендикуляр орж ирж байна. Нөгөө соронзон орны индукцийн дагуу перпендикуляр орж ирсэн тохиолдолд бол тойргоор ирэх хөдөлгөөн хийдэг байна. Эхний зургаар тойргоор ирэх хөдөлгөөн хийж байна. Тэгэхээр тойргоор ирэх хөдөлгөөн хийж байгаа учраас бол тэнд бүр тэмүүлэх хүч үйлчилж байгаа. Тэр хүчийг бол нөгөө саяны Лоренцийн хүчнийхээ томьёотой тэнцвүүлээд бодохоор бол энэ тойргийн радиус ямар цэнэгтэй бөөм, ямар соронзон орон дотор ямар хурдтай орж ирэхэд ямар радиусаар хөдлөх юм бэ гэдэг томьёо гарч ирж байна. За тэр хүснэгтийн дор байгаа 3 дахь томьёо R бол тойргоор эргэж байгаа тэр радиусыг илэрхийлж байна. Тэгэхээр тойргоор дороо эргэл байгаа учраас энэ бол давтамжтай эргэж байгаа. Тэгэхээр бол тэр тойргийн үе буюу нэг тойргоор эргэх хугацааг олж олно. Үүнийг бол тойргийн уйлрал үе гэж хэлж байгаа. Тэгэхээр 2PR буюу тойргийн уртыг B гэсэн хурдтай явж байгаа тэр үеийг бол 4 дахь томьёогоор бодсон байна. За ингээд параллел орж болж байна, перпендикуляр орж ирж байна, өнцөг үүсгэж орж ирж болно. Өнцөг үүсгэж орж ирсэн тохиолдолд бол 2 дахь зурган дээр за тэр хүснэгтийн дор баруун гар талд бүх томьёонууд байна. Тэгэхээр энд өнцөг үүсгэж орж ирж байгаа хурдыг параллел байгуулагч, перпендикуляр байгуулагч болгож задлаж авч үздэг юм байна. Тэгэхээр нөгөө тойргоор эргэх хөдөлгөөний шургийн тэр R радиус за тэгээд тодорхой алхамтайгаар шургийн тэр алхам хийж байгаа dx гэсэн зайнуудыг бас энэ томьёогоор бодд юм байна. Тэгэхээр давхмал соронзон орон Q гэсэн цэнэгтэй бөөм орж ирэхэд бол Лоренцийн хүчээр тооцоолдог юм байна. За соронзон орны дагуу байх юм бол шулуун замын жигт хөдөлгөөхийн перпендикуляр байх юм бол тойргоор эргэнэ. Өнцөг үүсгэсэн бол энэ сүүлийн синус косинус байгуулагчдаараа ялгагддаг байна. Тэгэхээр параллел байгуулагч бол тэр орж ирж байгаа хурдыг косинус орж ирж байгаа өнцгөө косинусаар үржих нь перпендикуляр нь байгуулагч нь бол орж ирсэн тэр хурдыг синус өнцгөөр нь үржиж өгч бодогдд юм байна. За тэгэхээр бид нар өмнө нь дахин орныг авч үзсэн, соронзон орныг авч үзсэн. Одоо энэ хоёрын ялгаа салгааг ерөөхдөө харчээ. За дахин орныг бол Q цэнийг үүсгээд тэн дээр дахин орныг тодорхойлоо гэвэл бид нар дахин орны хүчлийг Y-г тодорхойлж байсан. Гэвтэл соронзон орн дээр бол соронзон орныг үүсгэх чинь бол гүйдлийн элемент. Гүйдлийн элемент гэдэг маань тэр гүйдлийг дээл үржүүрийг бол гүйдлийн элемент гэж нэрлэдэг байна. За тэгээд цалин орны чиглэл бол нэмхээсээ дандаа хасуугаа чиглэсэн орон үүсчихсэн бол соронзон орных бол шугамуд нь бол үргэлж битүү байдгаараа бол онцлогтой. Тэгэхээр бол энэ үргэлж битүү байгаа учраас бол хуйларсан орн гэж нэрлэдэг байна. За тэгэхээр цахилгаан орны хүчлэг гэдэг маань бол тэр кулоны хүч тийм нэг жирэг цэнэгт оногдох кулоны хүчийн хүчлэг буюу цахилгаан орон гэж үзэжсэн. За энд бол цахилгаан орны хүчлэг кулоны хүч хоёр бол хоорондоо параллел байсан. За тэгтэл соронзон орны индукцийн хувьд соронзон орны хүч соронзон орны индукцийн тэр B гэсэн вектор бол хоорондоо перпендикуляр боллоо тийм ээ. Нөгөө түрүүн тэр D-ийг B-гээр үржиж соронзон орны индукц B бол баруун гар дээр бол эрхий унагны чиглэлийн дагуу вектор үүссэн. Тэгэхээр чиглэлийг бол зүүн гарын дүрмээр ампери хуулиар бол тэр тодорхойлж гаргаж ирж байна. За цахилгаан орон соронзон орны адилхан шинж чанар нь бол суперпозицийн зарчмаар нэмэгддэг байна. Тэгэхээр бол энэ маань бол хэдэн цахилгаан цэнийг байна тэдгээрийн вектор нийлбэрүүдээр нийлбэр цахилгаан орон тодорхойлогддог бол соронзон орон мөн адил суперпозицийн зарчмаар бүх векторуудын нийлбэрээр нийлбэр соронзон орон тодорхойлогдох юм. За тэгээд цахилгаан орны цахилгаан шинж чанараас нь үл хамаарсан вектор бол цахилгаан шилжилтийн вектор гэдэг байх нь соронзон орны соронзон шинж чанараас үл хамаарсан тэр хэмжигдэхүүнийг бол байна уу? Соронзон орны хүчлэг гэх юм. Тэгэхээр хүчлэг векторын хоорондын холбоо бол тэр орчны соронзон шинж чанараас хамаарсан юу байх нь байна уу?
Би сонсогдож байна уу? Сонсогдож байна. За. Аха. За тэгээд цахилгаан тогтмол тийм ээ. Эслон 0 байсан бол соронзон тогтмол бол μ0 тэгэхээр μ0 нь бол 1256 гүрчг нь 10-ын хасах 7 зэрэгт буюу 4π гүрчг нь 10-ын хасах 7 зэрэгт генерийг хуваах нь метр гэсэн нэгжтэй. Ер нь цааш нь бодоод явахдаа 4π-гээрээ бодоод 10-ын хасах 7 зэрэгээ хаячихгүй хөр шиг л бодох нь нэлээ их юм эмгэгтэй гэхэд хэрэг болно шүү хүмүүстээ. За ингээд соронзон орны дараагийн нэг бол индукцийн хууль. Тэгэхээр бол индукцийн цахилгаан хөдлөгч хүчний хэмжээ нь бол соронзон урсгалын өөрчлөгдөх хурданд шууд пропорционал хамааралтай. За бид нар гүйцлийн орчинд соронзон орны индукц үүсчээ гэсэн. Нөгөө соронзон орны индукц нь талбайг хамаарал урсгал болчихлоо гэсэн тийм үү? Тэгвэл тэр урсгалын өөрчлөгдөх хурд нь бол энэ индукцийн хууль болчихлоо. Ингээд дандаа холбоотой байгааз. За тэгээд дамжуулагчийн тэр тэнгүүдэд электронуудад тийм ээ одоо металд бол тэнэг зөрөгч нь бол электронууд гэдэг тийм. Тэгэхээр дамжуулагчийн хувьд бол электронуудыг авч үздэг. Тэгэхээр электроны тэр лоренцийн хүч үйлчлэлний улмаас бол индукцийн цахилгаан хөдлөгч хүч үүсдэг байна. За тэр индукцийн цахилгаан хөдлөгч хүч нь бол асах тэмдэгтэй соронзон орны индукц. За тэгээд тэр ээл дамжуулагчийн хувьд за тэгээд тэр хурдын үржир байна. За үүнээс гадна оромгоор цахилгаан хөдлөгч хүч нь оромгийн индукс болон гүйдлийн өөрчлөлт хурднаас бол шууд пропорционал хамааралтай байдаг. Тэгэхээр бол оромгийн үүсгэж байгаа тэр өөрийн индукцийн цахилгаан хөдлөгч хүч нь бол индукцийн цахилгаан хөдлөгч хүчний эсрэг чиглэсэн ийм индукцийн цахилгаан хөдлөгч хүч үүсдэг. За соронзон урсгалыг тэр оромгийн индукслэл болоод гүйдлийн хүчний үржирээр мөн тодорхойлдог. Тэгэхээр соронзон урсгал бол индукслээс шууд хамаарна, гүйдлийн хүчнээс шууд хамаарна гэсэн үг. За соронзон орны энергийг тодорхойлно. Тэгэхээр соронзон орны энерги нь бол тэр оромгийн индукслэл. За тэгээд И гүйдлийн хүчний квадратын үржүүрийн хагастай тэнцүү байна. Тэгэхээр бид нар нэг дугуй гүйдлийн төвд үүсгэж байгаа соронзон орныг авч үзчихсэн бол олон дугуй гүйдлийг оромог болгоод тэр оромгийн төвд үүсгэж байгаа соронзон орн бол хүчтэй. За тэгээд соронзон орны энерги их байх. Эндөө би өөрөө салаагүй нэг сүлжээний доголдол болох юм. За тэгэхээр хувьсах цахилгаан хөдлөгч хүч хугацаанаас хамаарч өөрчлөгддөг гүйдлийг бол хувьсах гүйдэл гэж байгаа. Тэгэхээр хувьсах гүйдлийн хүчтэй нь бол синус болон косинусын хуулиар хувиран өөрчлөгддөг. За тэгэхээр синусын тэг утгандаа энэ цахилгаан хөдлөгч хүч тэг байна. Синусын 90 градусын утгандаа 2-ны π утган дээр бол максимум E0 эпсилон 0 байна гэсэн үг болно тийм ээ. За тэгэхээр бол 0-оос тэр цахилгаан хөдлөгч хүчний нийт далайч буюу эпсилон 0-ийн хооронд бол хувьсаж өөрчлөгдөж байгаа учраас хувьсах цахилгаан гүйдэл гэж нэрлэдэг байна. За тэгээд үүний дагаад бол хүчтэл хувьсна, гүйдлийн хүч хувьсна. За тэгэхээр гүйдлийн хүч нь бол энэ P гэсэн фазын зөрүүтэй. За тэгэхээр хувьсах гүйдлийн хувьд бол ерөнхий эсрэг үүсэл нь бол тэр хувьсах гүйдлийн хэлхээнд холбогдсон конденсатор, оромог, идэвхт эсрэг үүслүүдийн нийлбэрээр тодорхойлогддог. За тэгэхээр бол идэвхт эсрэг үүслээр XL нь бол индукцэд эсрэг үүсэл, энэ нь бол сорих давтамжийг өөрчлөх нь бол тэр оромгийн индукслэл L-ийн үржир байгаа. Багтаамжт эсрэг үүсэл нь бол конденсатор. Тэгэхээр конденсатор нь бол эгийг хуваах нь омега T гэсэн. За энэ нь бол реактив эсрэг үүсэл гэдэг маань бол энэ индукцэд эсрэг үүсэл, багтаамжт эсрэг үүслийн зөрөөгөр авч үзэж байна. За тэгэхээр гүйдлийн хүчний далайцын утгыг сонсдог. Тэгэхээр гүйдлийн хүчний далайцын утга нь хүчлийн далайцын утгад бол шууд пропорционал бүрийн эсрэг үүсэлд уруу пропорционал хамааралтай байдаг. Тэгэхээр бол тэр хувьсах гүйдлийн хэлхээнд холбогдсон оромог, конденсатор, идэвхт эсрэг үүслийн бүгдээрнгийнх нь бүрэн эсрэг үүслээс уруу хамаарна. Үүнийг бол хувьсах гүйдлийн хэлхээний Омын хууль гэх юм.
За бидний өмнө авч үзэгдсэн омын хууль нь бол хэлхийний хэсгийн омын хууль тийм ээ. Тухайн эсэргүүцэлээр унах хүчлэлийг гүйцлийг ярьж байгаа учраас бол тэр тухайн хэрэглэгчдэр тухайн эсэргүүцэлээр унах омын хууль. Одоо энэ бол хувьсах гүйцлийг хэлхээний бүрэн омын хууль болж таарлаа. Хэлхээнд бүх юу байгааг харуулж байна. За тэгэхээр хувьсах гүйцлийг хэлхээнд идэвхтэй эсэргүүцэл ороод ирэхээр бол гүйцлийн хүчтэй хоёр нь бол фазаараа тахалдаг юм байна. Тэгээд 900-ын болон дундаж чадал нь бол эхний энэ томьёогоор тодорхойлогдно. Гүйцлийн хүчний квадратыг эсэргүүцлээр үргэлжлүүлж байна. Хувьсах гүйцлийн хэлхээнд конденсатор холбогдсон тохиолдолд бол хэлхээний гүйцлийн хүч нь хүчлээсээ 2-ны π буюу 90 градусаар төрүүлдэг юм байна. Конденсатор холбогдсон тохиолдолд 2-ны π буюу 90 градусаар төрүүлдэг юм байна. За, хувьсах гүйцлийн хэлхээнд оромог холбогдсон тохиолдолд бол 2-ны π-гээр хоцордог юм байна. За, тэгэхээр бидний энэ хувьсах гүйцлийн хэлхээнд оромог, конденсатор, идэвхтэй эсэргүүцлийг бүгднийг нь холбож болно тийм үү? За, бүгднийг нь холбосон хэлхээг бол RLC идэвхтэй эсэргүүцэл, оромог, конденсаторыг холбосон хэлхээг RLC хэлхээ гэдэг. За, RLC хэлхээг бол цуваа байдлаар холбож болно. Тэгэхээр идэвхтэй эсэргүүцэл, оромог, конденсатор тус бүр дээр унж байгаа хүчлүүд нь бол OR, OL, OC гэж унж байгаа гэсэн үг. За тэгэхээр бол конденсатор холбосон тохиолдолд хоцорно гэд түрүү ярьлаа тий. За тэгээд энэ доор нь бол бүгднийг нь холбосон тохиолдолд хүчтэлийн диаграмыг харуулсан байна. За тэгэхээр оромгийн хүчтэл OL, конденсаторын хүчтэл OC2 бол босоо эерэг тэнхлийн дагуу байна. Идэвхтэй эсэргүүцэл бол гүйцлийн хүчний чиглэлийн дагуу буюу баруун гар тишээгээ чиглэсэн байна. За тэгэхээр оромог болон конденсаторын хүчтэлийн зөрөөгөр бол энэ төвшөлтөс гурвалжны нэг катет харагдаж байна тийм ээ. За нөгөө талд нь бол идэвхтэй эсэргүүцэлээр унах хүчтэл. Тэгэхээр ерөнхий нийт максимум хүчтэл бол эдгээр векторуудыг нийлбэрээр тодорхойлогдсон буюу тэр улаан вектороор зурж харуулсан байна. За тэгэхээр энд бол тодорхой π гэсэн өнцөг үүсгэж байна. Тэр π гэсэн өнцгийг бол энэ голын тангас π тэнцүү урмаг эсэргүүцлүүдийн бол идэвхтэй эсэргүүцэл харьцуулсан хавцаагаар тодорхойлогдсон. За тэгэхээр оромгийгч холбож болно, конденсаторыгч холбож болно. Тэгэхээр оромгийн тийм ээ багтаамжт эсэргүүцэл нь бол багтаамжт эсэргүүцлээс индукс эсэргүүцэл нь их байх тохиолдолд бол π гэсэн фазаар хоцорж байна. Эсрэг тохиолдолд бол π гэсэн фазаар төрүүлж байна. Тэнцүү тохиолдолд бол гүйцэл хүчлэл нь фазаараа давхцаж резонанс үүсдэг юм байна. За резонансын давтамж нь бол нэгийг хуваах нь язгуурын дор LC гэсэн нөхцөлийг хангаж байгаа хэрэгтэй. За ингээд дэлгэрүүлж үзэхээс багш нь нэлээд хасаж ярьж байгаа шүү. За тэгэхээр гүйцлийн хүчний эффектив утга гэж байна. Тэгэхээр бол энэ нь бол үйлчлэгч утга гэсэн үг. Тэгэхээр хувьсах гүйцлийг хэмжиж байгаа амперметр дээр зааж байгаа тэр гүйцлийн хүчний үйлчлэгч утга бол энэ эффектив утгыг хэмжиж байдаг байна. За тэгэхээр энэ эффектив утга нь бол тэр E0 гүйцлийг бол язгуурын дор 2 таарчулсан хайцаа. За хүчлэх мөн адилхан. Хувьсах гүйцлийн чадал нь бол энэ эффектив утгуудын үржүүр. За тэгээд космос π буюу чадлын коэффициентээр үржүүлээд байна. Тэр хувьсах гүйцлийн чадал нь бол гүйцлийн хүч хүчтлийн үржүүртэй бол шууд хамааралтай байх нь харагдаж байна. За оромгуудыг авч үзснээр цаана бол трансформаторыг гаргаж ирдэг. Тэгэхээр гүйцлийг бол x гэх болоо бууруулах зорилттой төхөөрөмж бол трансформатор байдаг тийм ээ. Тэгэхээр трансформатор нь бол 2 оромог байдаг. Тэгэхээр тэр 2 оромогоос бүрсэн трансформаторын 1-р оромог 2-р оромог дээр унах U1 U2 хүчтэл E1 E2 хүчтэл трансформаторын оромгуудыг ороцын тооноос хамаарч бол энэ трансформаторын өсгөх бууруулах трансформаторын чадал трансформаторын ашигтай ашиглуулын коэффициент эдгээр бол тооцогддог байгаа.
За тэгэхээр трансформаторын хүчлэл нь бол оромгийн ороцын тоо сарангийн урсгалын өөрчлөлтөнд бол шууд хамааралтай байдаг байна. За тэгэхээр трансформаторын 1-р оромгоос үүссэн саранзуу урсгалын нэг хулцаанд өөрчлөлтөө тэр урсгалыг бол 2-р оромгт дамжуулснаар бол тэр трансформаторын 2-р оромгийн ороцын тооноос хамаарсан хүчлэл гүйтлийг бол хувиргаж эсгэж болов бууруулж тооцно. За тэгэхээр трансформаторын хувьд ямагт 2-р оромгийн хүчлэлийг нэгт харьцуулдаг. 2-р оромгийн ороцын тоог 1-р оромгийн ороцын тоонд харьцуулдаг гэдгийг санаад авчих хэрэгтэй. За энэ бол трансформаторын коэффициент, хувиргах коэффициент, трансформаторын коэффициент гэж юу нь ярьдаг шүү. За энэ коэффициент нэгээс их байх юм бол өсгөх трансформатор болно. Нэгээс бага байх юм бол бууруулах трансформатор болно. За тэгэхээр алс хоолын зайд нөгөө хүчлэлийг чинь дамжуулахад нөгөө гүйтгэлийн хүчнээс ч хамаарат энерги их алдагдал байдаг учраас бол хүчлэлийг нэгсгээд гүйтгэлийн хүчийг багасгаад өндөр хүчлэлийг алсын зайд дамжуулж байгаа дараагийн хотод очиод бууруулах трансформатороо бууруулад хотын шугамны 220 вольтыг тохируулж өгöd ингээд энерги алдагдал багтаагаар өндөр хүчлэлийг бол өшөө аймаг сумууд руу дамжуулчихдаг. Тэгэхээр трансформатор бол өсгөх трансформатор, мөн бууруулах трансформатор гэсэн юм хоёр аймгийн трансформатор. За энэ томьёо онол бодолтын хувьд бол бид нар өнөөдөр бол энэ соронзоо оронтой холбоотой бодолтуудыг авч үзэж ярих юм. За энэ төрөлжүүлсэн физикийн эшийн бэлтгэдэг ном байт юм байна. Тэгээ 2006-7 оноос эхлүүлээд бүгднгийн нэг бол оруулж багтаасан байт юм байна. За тэгэхээр энд бол энэ тэндээсээ бодлогууд явж байгаа. Тэгэхээр зөвхөн соронзоо орны агуулга, тэрний сонгох даалгавар, тэрний нөгөө бидний саяны ярьсан дарааллын дагуу энэ тэндээсээ даалгаврууд нь явж байгаа шүү. За тэгэхээр гүйцэлтэй МН дамжуулагчийн соронзоо орны хүчний шугамын чиглэлийг зурагт үзүүлсэн бол гүйтгэлийн чиглэлийг тодорхойлно уу гэсэн байна. За одоо хэдүүлээ ярилцаад явъя. За түрүүн бид нар соронзоо орны цахилгаан орон хоёрыг харьцуулсан зурган дээр авч үзсэндээ хуйларсан орон байна гэд. Ямагт бол хаашаага чиглэлвүлээ? За баруун гарын дүрмээр тийм ээ. Баруун гарын дүрмээр бол эрхийн хурууны чиглэлийн дагуу гүйдэл гүйж байгаа. Бусад хурууны чиглэлийн дагуу соронзоо орны индукцийн шугам чиглэл зааж байгаа. Тэгэхээр бол энэ дээр яаж вэ? Гүйдэл нь M-ээс N рүү байна уу? N-ээс M рүү байна уу хүмүүстээ? N-ээс M рүү. N-ээс M рүү тий. Одоо өөрөөр хэлбэл N-M хоёр адилхан дуудагдаад байх юм тий. Баруун гар талаас зүүн гар тал руу харагдаж байна уу? Тий. За. N-ээс M рүү. За дараагийн даалгаврыг харъя. Соронзоо орны индукс нэгэн төрлийн соронзоо оронд B хурдтай орж ирэв. За. 54-р даалгавар, 55 дугаар даалгавар гэсэн хоёр даалгавартай байсан юм байна. За 54-т нь болохоор соронзоо орны зүгээс электрон дүүлчих хүчний чиглэлийг хэлнэ үү гэсэн байна. За энд бол нөгөө зүүн гарын дүрмээр тайлбарлана тийм ээ. Нөгөө соронзоо орны индукс бидний зүүн гарын алган дээр бороо шиг орж ирж байгаа гэсэн тийм үү. За тэгэхээр зүүн гарын дээр соронзоо орны индукс шугам урсаж орж ирж байгаа бол гүйдлийн хүч бол дунд хууны чиглэлийн дагуу ах хэвээр тийм. Гэтэл энэ чинь электрон гэд хасах цэнэгтэй юу гэсэн бэ? Тэгэхээр хасах цэнэгтэй болохоор эсрэг чиглэл. Уг нь бол бид нар зүүн гарын дүрмээр бол E гэсэн эрэг гүйдэл гүйж байгаа тохиолдолд бол одоо энэ дээр бид нар соронзоо орны индукс за тэгээд нөгөө гүйж байгаа гүйдлийн хурдыг бол дунд хууныхаа чиглэлийн дагуу аваад үзэхээр бол самбарын хавтгаад перпендикуляр цаашаа чиглэж авах хэрэгтэй тийм үү? Гэтэл энэний юу нь бол хасах тэмдэгтэй байгаа учраас бол самбарын хавтгаад перпендикуляраар наашаа чиглэх нь шүү. Тэгэхээр бол энэний эрэг сөрөг цэнэг бас хамаатай байх нь тийм ээ. Хасах тэмдэгтэй байхад бол ингэж чиглэж байна. За одоо дараагийнхыг харъя. B индукстэй нэгэн төрлийн соронзоо оронд электрон B хурдаар орж ирэв. Характерын хэлбэрийг
хэлнэ үү гэж байна. За энэ одоо яах вэ хүмүүс те? Тойрог тийм ээ? Аха. Яа зөв. Тэгэхээр бол перпендикуляр орж ирсэн нь бол тойрогоор ирдэг. За соронзон орны зургийн хавтгад перпендикуляр байрлсан гүйцэлтэд дамжуулагчид үйлчлэх хүчний чиглэлийг олно гэсэн байна. За соронзон орон бол N-ээс S рүү чиглэсэн соронзон орон үссэн байгаа тийм үү? За N-ээс S рүү чиглэсэн үссэн. За энэ дотор нэг дамжуулагч байна. Дамжуулагчийн энэ шүрүүпний үзүүр нь биднэр рүү чиглэсэн байгаа дээ. За тэгэхээр нөгөө зүүн гараа хэдүүлээ өвчүүр үгээ харуулад яг энэ юг N-ээс S рүү чиглэсэн соронзон орны индукцийг зураглаж харъя. Тэгэхээр бид нар энэ үйлчлэгч хүчний чиглэл хаашаа харагдчих? Зүүн гар дээрээ бодъё. Соронзон орн бол N-ээс S руу ямагт чиглэж байгаа. Гүйдлийн хүч бол дунд хурууны чиглэлийн дагуу байгаа. Өөдөөс гүгээд бидний өөдөөс гүгээд. За энэ чиглэлийг гаргахын тулд нөгөө зүүн гараа хэдүүлээ өвчүүр үгээ чиглүүлээд эрхийн уруугийн дээш нь голболгоод харъя. Тэгэхээр нөгөө юм маань болохтой зэрэг гүйдлийн чиглэл бол 2 гэсэн шугамын дагуу харагдчихэв тийм. Тийм байна уу хүмүүс ээ? За оролцоод ярилцаад яваарэ. Тэгээд хэдүүлээ энийг бас ингээд хэсэг нь ойлгочвол хялбархан шүү дээ. За тэгээ энэ он оны бүх соронзон орнытой холбоотой бүх бодлогод байгаа учраас багш нь бүгдийг нь оруулсан. За 35 доорх дүгнэлтүүдийн аль нь соронзон орны шинж биш вэ гэж байна. За огторгууд тасралтгүй. За энэ одоо нэг тийм бүтэн тайлбар биш байна. За хоёрт нь хүчний шугам нь N-ээс гарч S туйл дээр дуусна гэж байна. Энэ худлаа ойлголт тийм ээ. Соронзон орн чинь яасан бэлээ? Хуйларсан битүү байсан шугамар зурагдсан тийм үү? Тэгэхээр энэ бол N-ээс S дээр дуусдаг биш тийм үү? За тэгэхээр бол энэ хоёр дахь хариулт буруу харагдж байна. За гурав дахь хариулт нь гүйцэлтэд дамжуулагчаа хөдөлж байгаа нэгт бөөмийн орчимд үүснэ. За энэ бол байж болох хариулт. За дөрөвт нь бол соронзон орны өрсөлдөн цахилгаан орныг үүсгэнэ гэж байж болох. За тавд нь бол эерэг туйлууд таталцаж ижил туйлууд түлхэлснэ. Тэгэхээр энэ дээр нэг л хариулт өгч байгаа учраас бол энэ дээр бол хоёр дахь нөгөө юугаа явуучаад тэр би хариулт юм байна тийм ээ. За 2009 оны вариантын 39 дэх бодлого байсан байна. 0.4 генерийн индуксэлтэй оромгоор 5 ампер гүйдэл гүйхэд оромгийн соронзон орны энерги ямар байх вэ гэсэн. За түрүү ямар томьёогоор бодно гэлээ? Соронзон орны энерги нь индуксэл Эдийг квадратик хангах. Соронзон орны энерги болон индуксэл болон гүйдлийн хүчний квадратын хагас тийм ээ. За тэгэхээр 0.4 генерийг 5-ын квадратаар үржиж 2 хуваагаа 5 жавуул гэж гарчна. За дараагийнх нь оромгоор 3 ампер гүйдэл гүйхэд оромгийн нийт урсгал нь 36 мВ байсан бол оромгийн соронзон орны энерги нь ямар байх вэ гэж. За энийг хэдүүлээ бодъё. Гүйдлийн хүчийг өгсөн байна. Соронзон орны урсгалыг өгсөн байна. Байна уу манайхаа? Байна уу. За жаахан хувиргалт хийх гээд байна тий. За соронзон орны урсгал чи ямар томьёотой вэ? Бэс. Индукслийг гүйдлийн хүчээр үржиж байгаа. За индукслийг гүйдлийн хүчлээр үржиж байгаа соронзон орны урсгалыг өгсөн учраас бид нар эндээс индукслэл ээлийг олж болно. Тэгэхээр ээл нь бол урсгалыг гүйдлийн хүчээр харьцуулсан ярьсан. За нөгөө соронзон орны энергийн томьёонд олсон ээлийг орлуулад цааш нь бодож болж байна. Тэгэхээр бол
соронзон орны урсгалыг үүдлийн хүчээр үрдсэн үржүүрийг хагасна мөн соронзон орны энергийг тодорхойлж болд юм байна. Та утгаараа 54 мегаджоуль гэж гарах юм байна. За ингээд бид нар энийг ерөөсөө маш хурдан 2 минутаас бага хугацаанд зарцуулахгүй бол бодож чадахгүй бодлого гараад ирвэл 2 байтугай минут болдог тийм ээ. За одоо бодлого байхгүй. Та эдийн хариулах бодлого. Энэ 2009 оны C вариантын 39 дугаар бодлого байсан байна. 60 мг-ийн дүсэлтийн оромгоор 2 ампер гүйдэл гүйхэд оромгийн соронзон орны энерги ямар байх вэ гэсэн. Ээлийг үржих нь гүйдлийн хүчний квадратын хагас тийм. Хэдөө 120 жаул. За байна. Дараагийнх нь 0.1 генерийн дүсэлтийн оромгийн урсгал 20 мВ байсан бол оромгийн соронзон орны энерги ямар байх вэ гэж. За мөн урсгал. Түрүүн бид нар урсгалаа гаргаад авсан тий. Урсгал хариулаарай. Ди хариулт. Ди хариулт зөв үү? За бид нар тэр милвебер эдэр гэдгийг маш сайн харах хэрэгтэй тийм ээ. .1-ийг одоо бид нар чи энэ ээлийг соронзон орны урсгалаараа үржээд 2-т харьцуулах гэж байгаа тийм. Тэгэхээр 20 мВ-ийг 0.1 генерээр үржээд тэгээ 2-т хуваахад. Тэгэхээр 2-т хуваахаар 10 мВ болох нь тэрийг 0.1-ээр үржихээр 2 мЖ. Асан тийм. За 3 дахьыг амар яарал бас алдаатыг нь онцдог шүү хүмүүс минь. За битүү хүрээгээр нэвтрэх соронзон урсгал 4 секундын хугацаанд 60 вебрээр жигд өөрчлөгдөхөд хүрээнд үүсэх индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч нь ямар байх вэ гэсэн. За индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч нь ямар томьёотой вэ? Түрүүн бид нар яриад өнгөрсөн. Давхарч. Урсгалаа хугацаанд. Урсгалаа хугацаанд нь харьцуулсан тийм ээ. Тэгэхээр 60 вебрийг 4 секундэд хуваана гэсэн үг үү? Тэгэхээр 15 вольт гарах тийм ээ. За энэ дээр тэр мега одоо нөгөө C систем рүү шилжүүлэхгүй болчих гээд яачдаг шүү хүмүүсээ. За дараагийнхыг битүү хүрээгээр нэвтрэх соронзон урсгал 9 секундын хугацаанд 90 вебрээр өөрчлөгдсөн бол гэлзараа 10. За дараагийнх нь битүү хүрээнд тогтмол 10 вольт индукцтэй цахилгаан хөдөлгөгч хүч үүсгэхийн тулд ямар хугацаанд одоо хугацааг олох нь хүрээгээр нэвтрэх урсгал 50 вебрээр өөрчлөгдөх вэ гэж. 5 секунд. За амархан байна те. Бид нар бол 5 секундэд бодчих юм шүү. Нэг минут те. Бүгдээрээ 98 заахна. За битүү хүрээгээр 7 секундэд 9 вольт индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч үүсгэл хүрээгээр нэвтрэх соронзон урсгалын өөрчлөлтийг олно. 63 вебер. За 63 вебер. Хамгийн мундгууд энэ ах шиг байна. За энэ зураг байна. За соронзон орны индукц бол самбарын автгаад перпендикуляр цаашаа чиглэсэн байна. За энд бол B гэсэн уртаа тэнэг орж ирж байна. Яах гэж байна бас нэг чимээ орж ирээд. За зурагт нэгэн төрлийн соронзон оронд B хурдтай Q цэгэнцний нисэн орж ирж байгааг төрсөлжээ. Хурдны чиглэл индукцийн векторын чиглэл харилцсан перпендикуляр. За нэгдүгürt нь соронзон орны зүгээс тэнэгт өөрчлөх хүчний чиглэлийг тодорхойлно уу гэсэн байна. За энэ одоо чиглэл хаашаа вэ?
10 гарын дүрм үү 100 гарын дүрм үү хүмүүс ээ? 100 гарын. Хүчийг авч үзэж байгаа юм чинь бид нар 100 гарын дүрм тийм ээ. За тэгэхээр бол самбарын автгаас перпендикуляр цаашаа чиглэсэн байгаа. Яаж байгаа юм бол энэ одоо. За тэгэхээр бол самбарын автгаас цаашаа чиглэсэн байна. Б хурдны чиглэлийн дагуу Q гэсэн цэнийг орж байгаа. Энэ бол ямар нэгэн хасах эдэр гэсэн юм байхгүй тийм ээ. Тэгэхээр бол хаашаага чиглэх үү? Хүчний чиглэл нь ялцаарай. Нэгэн онооны юу шүү? Ялцаарай. Дий рүү чиглэх. Яагаад дий болчихв? 100 гарын дүрм алга руу ч соронзоо орны дүрм. Тийм. Би цаашаа чиглэж байгаа гэхээс гар нь эргэж харах юм шүү. Гараа эргэж харуулж яах вэ? Алгаа өөр рүүг л харуулчихгүй юу? Гарынхаа алгыг өөр рүүгээ харуулаад эрхийн уруу чинь яах вэ? Нөгөө соронзоорны индукс би чинь самбарын автгаад перпендикуляр юм чинь самбартаа перпендикуляр гарынхаа алгыг өөр рүүгээ харуулаад эрхийн уруу чинь хаашаа чиглэж байна. Яа. За энэ дээр ийм юм дээр цаг алдах гэж шүү. За дараагийнх нь. За энэ өгөгдлөөр тийм ээ. Хэрв цэнгийн хэмжээ 10-ын хасах 5 кило, цэгэн цэнгийн хурд нь 5 м/сек. За нэгэн төрлийн соронзооронд индукс нь 2 тесла бол соронзоорны зүгээс тэрийг дүүрчлэх хүчний хэмжээг бодно гэж байна. За энэ чинь яах вэ? Эдгээрийн бүгднгийнх нь үржир үстэй. Үржир. За тэгэхээр Q1 соронзоорны индукс хурдны бүгднгийнх нь нөлөө 10-ын хасах 4 зэрэгт ньютон байх нь тийм. Яа. За дараагийн өгөгдөл бас нэг өгөгдлөөр 2 тесттэй юм байна. За энд яасан? Q1 хасах болчлоо. За одоо хасах болсон юм чинь доошоо юу? За би энийг буруу зурсан байна тий. За энийг би нөгөө өмнөшгөө буруу зурсан. Ая. За дараагийнх нь бод энийг бас уучлаарай би буруу зурсан юм шиг байна тий. Энд бол Е хариултаа. За. Аха. 10-ын хасах 6 зэрэг 5. 2 гэхээр 10, 10-ын хасах 5 зэрэг ньютон тий. За Е гэдгийг би бас өөрөө харуулчлаа. За одоо энэ яасан? Соронзоорны индукс нь наашаага чиглэлчлээ тий. Наашаага чиглэлчлээ. Тэгэхээр бид нар алгаа яах вэ? Самбарын хавтгаад параллел цааш нь харуулах нь, самбар руу харуулах нь тийм ээ? Дэлгэц рүү харуулах нь. Тийм үү? За Q1-ийг эрг байна. За хурдны дагуу гүйцлийн хүч гүйч. Хаашаа чиглэх үү? ABCD E ялцаарай хүмүүсээ. Эно манаха. Эно. Би сүлжээнээс гарчвуу. Заашгүй ёо. За тэгэхээр яах вэ? Нөгөө алгаа самбар руу харуулахаар чинь эрхийн уруу чи хаашаа чиглэлээд байна? Дээшээ чиглэлээд байна. Энд чинь тэнэг нь нэмэх тийм ээ? Нэмэх. Багш яагаад алгаа цааш нь харуулж байгаа юм? Бидний алга руу ч соронзоорны индукс урсаж орж ирэх гээд байгаа шүү дээ, тий? Тий. Тэгэхээр бид нөгөө өөдөөс чиглэсэн эн чинь дугуй дотроо цэгтэй байгаачаас шүрпний үзүүр нь бид нар руу хараад байна, тийм ээ? Тэгэхээр бид нар алга руугаа нөгөө соронзоорны индуксыг оруулж ирэхийн тулд алгаа цааш нь харуулах нь зөв үү? За. Харин энэний чинь хариулт нь B гэдэг нь зөв үү? Нөгөө эрхийн уруу чинь доош харчих юм тий цааш нь харуулахаар. И болчих. И болоод байна тий. Яа. За дараагийнх нь цэнгийн хэмжээ хурд
нэгэн төрлийн соронзон орны индукцийг өгсөн байна. Үйлчлэх хүчний хэмжээ 16 үчиг 14 зэрэг. 16 үржих нь 14 зэрэг. За одоо энд нөгөө олон юунууд байна. Дамжуулагч утаснууд. E1 E бүгдээрээ ижилхэн гүйдэл гүйж байгаа юм байна. За эхний зурган дээр бол гүйдэл цаашаа гүйж, шүрүүпний толгойд бид нар харж байгаа учраас чиглэл нь цаашаа. Хоёр дахь гүйдэл бол наашаа, гурав дахь гүйдэл цаашаа чиглэж байна. За түрүүн бид нар биосавар Лапласын хуулиар тэрэнд үүсэж байгаа соронзон орны индукцийн томьёог авч үзсэн тийм ээ. Тэгэхээр тэр индукцийн томьёог бол R зайнаас уруу квадрат хамаарлаар буурч байгаа. За тэгэхээр энд бол өгүүлбэрийг уншия. Хоорондоо ижил зайд орших зургийн хавтгаад перпендикуляр чиглэл бүхий ижил хэмжээний гүйдэлтэй 3 дамжуулагч өгчээ. За зургт үзүүлсэн дамжуулагчийн холбосон тэнхлэгийн ОЦ дэх соронзон орны индукцийн векторын чиглэлийг тодорхойлно гэсэн. За нэгдүгээр дамжуулагчаас ОЦ дээр нөгөө баруун гарын дүрмээр нэгдүгээр гүйдлийг болвол баруун гарын дүрмээр доошогоо чиглэсэн соронзон орны индукц байна. За хоёрдугаар гүйдлийн хувьд бол эрхий хуруу бидний чиглэлийн дагуу ахаар мөн хоёрдугаар гүйдлийн соронзон орны индукц бол мөн доошогоо чиглэсэн байна. Гуравдугаар гүйдлийнх болохтой зэрэг бүтэн тойроод их дэшиг гэж чиглэж байна тийм үү? За ингээд биосавар Лапласын хуулиар эдгээрийн хоорондын зайл нэг бүшгэн тоо утгаар нь бодож болно. Гэхдээ 3 дахь гүйдэл бол ОЦ-гээс дор хаяж 3А зайд байгаа. Тэгэхээр 3А зайны квадратаар багасна гэхээр бол тэр 3 дахь чиглэлийн дагуу бол шалихгүй. Тэгэхээр 1 2 дахь чиглэлийн дагуу илүү давмгаалсан. Ийм чиглэлийн индукц тодорхойлогдох нь байна. Тэгэхээр бол хариулт нь D болох нь. За одоо дараагийнхыг нь өөрснөө хийж үзье. За ОЦ-г нөгөө талдаа гарчиж эхний дамжуулагч бол наашаага гүйдэл гүйж байна. Наашаага гүйдэл гүйж байгаа учраас эрхий хуруугаа өөр рүүгээ чиглүүлээ харахаар бол ОЦ-г дээр соронзон орны индукц хаашаа чиглэх үү? Нэгдүгээр дамжуулагчаас үүсгэх соронзон орны индукц байна уу манайхаа? Дээшээ чиглэх үү, доошоо чиглэх үү? Байна уу хүмүүдээ? Одоо зөвхөн энэ гүйдлээс үүсэж байгаа соронзон орны индукц зөвхөн баруун гар шүү дээ. Түрүүн тэр хүчийг тодорхойлоод байх тохиолдолд зүүн гарыг яаж байгаа. Одоо бол бид нар индукцийн векторыг тодорхойлоод байгаа учраас зөвхөн баруун гар. За, эрхий хуруугаа өөр рүүгээ чиглүүлчихье. Тэгэхээр бусад хурууч нь доошоогоо чиглэж байна тий? Байна уу? Намайг сонсож байна уу? Тийм байна. За тэгэхээр ОЦ-г дээр дээшээ чиглэх юм уу доошоо чиглэх юм уу? Нэгдүгээр гүйдлээс? Доош. Яагаад? Наа чи бүтэн тойроод тэр ОЦ-г дээрээ дээшээ болчихдох юм уу? ОЦ-г чи хаа яваа юм бэ хүн ардаа? За тэгэхээр ОЦ-г дээр нэгдүгээр гүйдлийн чиглэл дээшээ чиглэнэ. За ойлгож байна уу хүмүүсээ? Ойлгохгүй бол хэдүүлээ ярилцаад ойлгоод авна шүү. За хоёр дахь гүйдэл бол шүрүүпний толгой бид нар руу харсан гэдэг чинь гүйдлийн чиглэл цаашаа байна тий. За цаашаа байгаа юм чинь бид нар самбарын хавтгаа руу эрхий ураагаа чиглүүлчихье. Тэгэхээр ОЦ-г дээр соронзон орны индукц цаашаа байна. Жинхэнэ доошоо байна тий. Гурав дахь гүйдлийг яаж вэ? Эрхий хуруугаа өөр рүүгээ харуулчихъя. Мөн доошоо байна тий. Тийм байна. За тэгэхээр нийлбэр дүнгээрээ бол аль уу? Хоёр нь доошоогоо, нэг нь дээшээгээ болж таарлаа тий. Нэг нь дээшээгээ болж таарж байгаа бол эхний гүйдлийн чиглэл бол 3А гийн квадрат гэхээр 9А квадрат зайд үүсэж байгаа соронзон орны индукц бол бас нөгөө хоёрын индукцээс шалахгүй байгаа учраас нийлбэр дүнгээрээ бол
би хариулт болж таарч байна тийм ээ. За ингээд бид нар энэ дээр баруун гар зүүн гарн дээрээ эднэрийг ингээд сайн тогтоогоод авчих нэ. Индуксийг бид нар бол баруун гараар тодорхойлоод байна. За энэ нэг юм чинь юу ороод ирж. Конденсатор ах юм тий. Конденсатор дотор чинь цахилгаан орон байж идэг үстэй. Тэгсэн зургийг харсан чинь дээрээ хасах доороо нэмэгдсэн конденсатор байна. Дотор нь оронзон орны индукс самбарын автгаад перпендикуляр цаашаа чиглэсэн B гэсэн соронзон орон байна. Тэгэхээр цахилгаан орон нэмхэн соронзон орон гэсэн зураг харагдаж байна тийм үү? За электроны хөдөлгөөн B соронзон орон дотор орших конденсаторын цахилгаан оронд зогсов. За энэ гişн соронзон орны зүгээс бөөмд аль чиглэлд хүч үйлчлэх вэ гэсэн байна. За энийг харъя. За нөгөө Лоренцийн хүчээр тийм ээ Q гэсэн цэник B гэсэн индукс хурд байгаа. Зогссон учраас хурд нь тэг болчихж байгаа. Хурд нь тэг болсон учраас бол Лоренцийн хүч тэг болчихж байгаа. Тэгэхээр бол энд ямар нэгэн хүч үйлчлэхгүй гэсэн энэ хариултыг сонгох нь. Ойлгомжтой юу манайхаа? За энэ эхний тест бол цахилгаан орон нэмхэн соронзон орон байсан шүү. Тий? За хоёр дахь нь зөвхөн нэг цэний соронзон орны индукцийн орчинд л явж байна да тий. За зургийг харахад. За өгүүлбэр уншъя. B соронзон орны индуксийн оронд E электрон B хурдтай хөдлөх үед түүний соронзон орны зүгээс үйлчлэх хүчний чиг ямар байх вэ гэсэн байна. За B гэсэн соронзон орны индукс. Одоо бид нар хүчний чиглэл ярьсан юм чинь яах вэ? Зүүн гараа ашиглана үстэй. Индукс яриаггүй юм чинь. За тэгэхээр зүүн гараа ашиглая. За зүүн гар дээр соронзон орны индукс чинь бидний алга руу орж ирж байгаа хэвээр тийм ээ. За тэгэхээр бид нар самбарын автгатай параллел алгаа өөр рүүгээ харуулад байрлуулъя. За тэгээд энэ дээр бол соронзон орны индукс B бол бидний алга руу чиглэж байна тийм. За тэгтэл нөгөө B хурдтай электрон чинь дунд хурууны чиглийн дагуу гүйж байна уу? Гүйж байна тийм ээ. За тэгэхээр нөгөө хүч чинь хаашаа чиглэх үү? Үйлчлэгч хүч нь байна уу манайхаа? Хоёрлоо юм уу? Нөгөө вектор зүрээ. Эрхийн урууны шин дагуу хүчин чиглэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр самбарын автгаад Өөрөө юм шүү. Уруу. За электрон гэдэг нөхөр чинь хасах зэнэгтэй байдаг та тий. Тэгэхээр чиглэн эсрэгээрээ 4 шүү. Энэ электрон биш нэмэх зэнэгтэй бөөм байсан бол энэ зөв 3 руу чиглэнэ. Тэгэхээр нөгөө алгаа зүүн гарынхаа алга руу соронзон орны индуксийг чиглүүлээд нөгөө чиглэж байгаа тэр хурдныхын дагуу гүйтлээл ингээ харахаар бол эрхийн урууны чиглийн дагуу уг нь 3 байх хэвээр нэмэх цэнгийн хувьд электрон хасах зэнэгтэй учраас 4 чиглэлдэг гүйж бол 4 чиглийн дагуу гүйж байгаа. Энэ дээр ингээд холцох гээд байдаг. Тэгэхээр бид нар энэ дээр нэлээд практик хэрэгтэй. Энэ яг саяных уу? За альфа бөөм гэж чинь түрүүнийх нь юу байсан бэ? Электрон байсан тийм. За одоо энэ бол альфа бөөм. За альфа бөөмийн хөдөлгөөн D соронзон оронд орших, цахилгаан оронд зогсов. За энэ нэгэн соронзон орны зүгээс аль чиглэлд хүч үйлчлэх вэ гэсэн бэ. За мөн адилхан энэ дээр бол нөгөө хурд зогссон учраас бол орон зүйн тэгтээ тэнцүү болчихж байгаа тийм. За дараагийнхыг харъя. За энэ чинь бас альфа бөөм бэ. Энэ бол жинхэнэ 3 тийм ээ. Яа. Энэ бол эерэг цэнэгтэй бөөм учраас орон зүйж байна. За одоо босоо хавтгаад орших дамжуулагч цагааргаар өгөгдсөн чиглэлийн дагуу цахилгаан гүйдэл гүйж байна. За цагааргын төвд соронзон орны индукцийн векторын чиглэлийг тодорхойлох. За бид нар
соронзон орны индукцийн векторын чиглэл тодорхойлохдоо аль гараа ашиглах вүлээ? Баруун ашиглана. За баруун ашиглаад тэр тойргоор эргэж байгаа гүйдлийн чиглэлийн дагуу эрхийн уруугаа чиглүүлье тий. Тэгэхээр одоо яах вэ? Зүүнээс баруун. Зүүнээс баруун юм уу? Зүүнээс баруун мөн үү? За зөв байна. За дараагийнх нь хэвтэ хавтгад орших цагиргын өгөгдсөн чиглэлийн дагуу цахилгаан гүйдэл гүйж байв. За цагиргын төвд соронзон орны индукцийн векторын чиглэлийг тодорхойлоо гэсэн. Дахиад индукцийн векторын чиглэлийг тодорхойлох. Дээрээс доош. Эрхийн уруугаа тэр сумныхаа дагуу болгоод өгөөч. Бус гурван хаашаа заагаад байна. Дээрээс доош болчих. Дээл гараараа бариад байна. Баруун гараараа тий. Доороосоо ийшээ. Тэгэхээр нөгөө бусад хурууны чинь угнаас үзүүр рүү байгаас угнаас үзүүр рүү чиглэн шүү дээ. Яа зөв. За ингээд бид нар яг нэг бүрчлээ ойлгохгүй л бол. За энэ дараагийнх нь жоохон уршин юм а тий. За энийг одоо бид нар хийж чадна дөө тий. За сүүлийнх нь харчээ. Сүүлийнх нь яаж вэ? Сүүлийнх нь дээрээс доош. зөв. Жинхэнэ дээрээс нь доошоо тий. За одоо электрон хэвтэ хавтгаад тогтмол B хурдтай хөдлөж байгаад түүний хурданд перпендикуляр чиглэсэн B индукстэй нэгэн төрлийн соронзон оронд оров. За соронзон орны зүгээс электронд үйлчлэх Лоренцийн үсний чиглэлийг тодорхойлно гэсэн байна. За нөгөө соронзон орны индукс чинь N-ээс S рүүгээ чиглэлсэн бидний хүчний чиглэл тодорхойлох юм чинь бид нар аль гараа ашиглах вэ? Зүүн гараа ашиглана. За тэгэхээр нөгөө зүүн гарынхаа хуруунуудыг өөрийнхөө өвчин рүү чиглүүлчихье. Тийм ээ. За тэгээд электрон нь цаашаага чиглэж байгаа учраас за нөгөө дэлгэц рүүгээ чиглүүлчихье. Тэ? Тэгэхээр нөгөө соронзон орны индукс чинь уг нь бол нөгөө зүүн гарын дүрмээр эрхийн уруу нь бол доошоо заагаад байна тийм. Гэтэл электрон нь хасах тэнэгтэй учраас яах нь вэ? Ороосоо тийшээ чиглэж байгааз гэж харж чадж байна уу хүмүүс те? Багш нь яагаад энэ нэг бүрчлийг олнонгоор нь оруулсан гэхээр бүгдийн сайхан тогтоолох гээд байгаа байхгүй та хэдийг. За эхнийх электрон байлаа. Дараагийнх нь протон байна шүү. За протон хэвтэ хавтгад тогтмол B хурдтай хөдөлж байгаа түүний хурд нь перпендикуляр чиглэсэн. B индукстэй нэгэн төрлийн соронзон оронд оров. За соронзон орны зүгээс протонд үйлчлэх Лоренцийн өвчний чиглэлийг олно гэсэн байна. За алга руугаа нөгөө соронзон орны индуксийг чиглүүлж авсан алган дээр бууж байна. За электроны протоны тийм ээ чиглэлийн дагуу дунд хуруугаа чиглүүлээ. Тэгэхээр яаж вэ? Эрхийн хуруу хаашаа зааж байна? Баруунаас зүүн. Баруунаас зүүн. За сайн байна. Одоо бид нар бол гаргахгүй болж байна дөө тий. За бас нуршаа явууллаа. Яг эсвэл ихэд ярих уу? Бас электрон протон юм байна тийм ээ. За N-ээс S рүү. N-ээс S рүү юм чинь бид нар алгаа яах вэ? Зүүн гарынхаа алгыг гадагшин харуулъя. За бидний алга руу соронзон орны индукс чиглэж байна. Нөгөө гүйж байгаа протон чинь дунд хурууны чиглэлийн дагуу гүйж байна. Хаашаа? Протон нэмэгдсэн нэгтэй. Тэгэхээр дээрээс доошоо болж байна тий. Юуг дугуулаад тавьчаа энэ гүйлгээ тавьсан юм шүү гэ тий. Дээрээс доошоо тийм үү? За энийг ястаа энэ нөгөө цавирга нь бүртгэл биш шүү ястаа уучлаарай. За
За доктороноос оронзон шугамын аль нь зөв дүрсэлсэн бэ гэж байна. Аль нь нөө? Эхний зургаас аль нь зөв дүрсэлсэн бэ? Оронзон орны шугам бол битүү байна. Тий. Тэгэхээр бол Е бол биш. Ямагт N-ээс S рүүгээ чиглэсэн байна. Нэгдүгээр зураг N-S рүүгээ орсон учраас биш. Нөгөө хоёр S-ээс N рүү орсон учраас хоёр дахь биш. C зөв тийм ээ. Яа, энийг болвол яа. За заавал дандаа N-с нь S рүү нь харж соронзоогоо бариад ах шаардлагагүй. Соронзон чинь буруу хаалцсан л байна. N-ээс S рүү чиглэж байгаа би энэ зөв байгаа. Заавал N-ийг нь зөв байлгах гэдэг байхгүй шүү дээ. Соронзон чинь бас буруу хаалцсан байж болно. Ямагт N-ээс S рүүгээ чиглэн тийм үү? За соронзлогдсон төмрийн дотор эгэл соронзонгуудын байрлал аль нь зөв бэ гэж байна. Тэгэхээр соронзон шинж чанартай материал дотор бол эгэл жижигхэн соронзон намынууд үүсэж байгаа. За эдгээр нь бол соронзлогдсон тохиолдолд бол бүгдээрээ нэг чиглэлийн дагуу зүгширсэн байдаг. Тэр бол ороотох нь тийм. За цахилгаан орон ба соронзон орны шугамын тухай зөв үндслэлийг олно уу гэсэн байна. За цахилгаан ба соронзон оронд бодиттой шугам байдаг. За энэ ч одоо энэ тэнд шугам явж идэггүй л ах тийм ээ. За хоёрт нь цахилгаан орны шугамыг төмрийн үрсээр соронзон орны шугамыг диэлектрикийн үрсээр илрүүлж болно. За энэ ч бас диэлектрикийн үрсээр гэж шүү. За C орны шугамын ягт хэсэгт орны хэмжээ бага байна. За энэ цахилгаан орны бөгөөд соронзон орны шугамын нягтрал их байх юм бол тэнд бол орон их байна. Бага байх юм бол бага байна гэдэг нягтралын хэмжээнээс хамаарч байгаа болохоор энэ эсрэг бичсэн байна. За ямар ч оронд шугам бодиттой оршдоггүй. Энэ нь бол хийсвэр ойлголтоо гэж байна. Тэгэхээр бид нэр дүрсэлж байгаа энэ чинь бол хийсвэр ойлголт. Энд ямар нэгэн шугам бол ерөөсөө явж идэггүй тийм ээ. За цахилгаан орны шугам нэмэх цэнэгээс эхлэж хасуу цэнэгдээр соронзон орны шугам N-с S туйлаар дуустдаг гэж тийм. Тэгэхээр энэ N-с эхлээд S рүү чиглээд битүү хүрээ байдаг гэжсэн болвол тэр хамгийн сүүлийн нэг үг хамаг хариулт бололчлаа тийм. Дуустдаг гэчгээрээ худлаа олчиж байгаа тийм үү. За ингээд хамгийн зөв хянамгай байдлаар энийг ингээд уншаад явах хэрэгтэй. За соронзонтой холбоотой дэлгүүдээс зөвийг нь сонгоно уу гэсэн. Нэг нь худлаа гэсэн. Худлаа за. Хоёр дахь нь соронзны ижил туйлууд түлхэлцэж эсрэг туйлууд тарталцдаг. Зөв. Хаадхан байсан зүйл. Хоёр соронз юм аа гэх. За тэгэхээр 2 3 тий. За соронзонтой холбоотой хэллэгүүдийг зөвийг сонгоно уу гэж байна. Эдгээр ингээд хараа 2 онооных мөртөө сонголт хариулт нь амархан байгаад байгааз. Бид нар чинь нөгөө 46 асуултыг ийм юм дундаас олж 76 оноог авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 76 оноо авна гэдэг чинь нийт 100%-ийнхаа бараг 80% нь хийх гээд байгаа учраас ялцчгүй энэ ойлголтуудыг бас ингэж өөрийн болгох хэрэгтэй. Тэгээд нэг бүтэн хандрын тестэн дотор чинь соронзонгийн нэг 3 4-х нь л асуулт орж ирнэ. Гэхдээ бид нар энэ ямагт энийг ойлгоцсон мэдсэн байх шаардлагатай. За 2014 оны ди хариулт юу вэ? Соронзонтой холбоотой хэлгүүдээс зөвийг сонгоно гэсэн байна. За дэлхийн соронзон орныг луужин ашиглаж илрүүлж болно. Соронзонны ижил туйлууд татгалзаж эсрэг туйлууд түлхэлцэн. Бороо. Гурав дахь нь гүйцэтгэх дамжуулагчийн орчинд соронзон орон үүснэ. За тэгэхээр аль нь вэ? 2 ба 3. 1 ба 3. За ингээд бид нар энийг яг л хэлж яах хэрэгтэй вэ те? За сөрөг гэж шүү. Хүүц нэгтэй бөөм нэгэн төрлийн соронзон орон зургт үзүүлсний дагуу хэвтээ хавтгай дээр радиустай тойргоор иргэн. За босон хавтгайд зурагдсан чиглэлүүдээс
Тэр доор байгаа нөгөө нэмэх 1 2 3 гэсэн чиглэл шүү. Энэ чиглэлүүдээс аль нь соромжоо орны индукцийн векторын чиглэлийг зөв зааж байна вэ гэж байна. Тойргоор эргэх хөдөлгөөн хийж гэн B гэсэн хурдны дагуу эргэж гэн. Тэгэхээр нар зөв эргээд байна тийм ээ. Индукцийн векторын чиглэлийг энэ аль нь вэ? Дээд чиглэлийн дагуу. Эрэг зэнэгтэй бөөм нэгэн төрлийн соронзоор нь зурт үзүүлсний дагуу радиустай тойргоор эргэнэ. Түрүүний сөрөг байсан бол одоо энэ эрэг тийм ээ. Энэ тохиолдолд бол 2 тийм ээ. Эрэг зэнэгтэй бөөм нэгэн төрлийн радиустай тойргоор нь босоо хавтгаануудад зурсан чиглэлтэй аль нь зөв зааж байна вэ гэсэн байна. Мөн нөгөө саяны гүйж байгаа B хурдны эсрэг чиглэлийн дагууг гэдэг байгааз. Тэгэхээр бол 4-ийн дагуу нөгөө эсрэг чиглэлийн дагуу хасах цэнийг авч байгаа учраас 2-ын дагуу тийм. Саяны юуны вариантуудын эсрэг тохиолдлууд байгаа юм. Зургийн хавтгаад гүйцэлтэй шулуун эвтэй байралтай дамжуулагчийн дагуу чиглэсэн электроны хурд B байсан бол электрон дүүлчлэх Лоренцийн хүч хаашаа чиглэх вэ гэж. Тэгэхээр энд И гүйцэл гүйж гэн электрон мөн гүйцлийн дагуу гүйж байна. Тэгээ электрон зургийн хавтгаа дээр хөдөлж гэн гэж үзнэ. И гүйцэл бол эрэг цэнгийн дагуу. Тэгэхээр электроны цэнийг бол хасах цэнийг учраас нэм хасах цэнэгүүд бол таталцж ягдана. Тэгэхээр шургийн дүрмээсээр бол соронзоо орны индукцийн векторын явж буй зэгт зургийн хавтгад перпендикуляр цаашаа чиглэнэ. Лоренцийн хүчний шугам нь бол зүүн гарын дүрмээр тооцох юм бол зургийн хавтгаа дээр дээрээс доошоо чиглэсэн. Нөгөө хасах тэмдэгтэй учраас тий. Ингээ хариулт нь А нь болох нь. Дараагийнх нь И гүйцэлтэй дамжуулагч гүйж байна. Энд протон буюу нэмэх цэнэгтэй тохиолдлыг авч үзэж байна. Нэмэх цэнэгтэй тохиолдол бол зургийн хавтгаад дээр бол дээшээ чиглэсэн юм. Тийм ээ. Гүйцлийн чиглэлийг эсрэг протон хүчлээ шүү. Тэгэхээр зургийн хавтгаад И гүйцэлтэй шулуун дамжуулагч ихтэй байралтай дамжуулагчийн дагуу чиглэсэн протоны хурд нь B байсан бол протонд үйлчлэх Лоренцийн хүч хаашаа чиглэх вэ гэсэн. Зургийн хавтгаа дээр дээрээс доошоо чиглэж байна. Одоо нэг жоохон бодох бодлого руу орж ийн шүү. 0.1 Тесла индукстэй нэгэн төрлийн соронзоо оронд 1 микрокулон цэнэгтэй бөөм соронзоо орны чиглэл 30 градусын онцог үүсгэн 100 м/сек хурдтай нисж оров. Бөөмд үйлчлэх соронзон хүчийг бодгоо. Соронзон хүч гэдэг маань бол хүү цэнгийн хэмжээ, хурдны B, индукцийн B. Тэдгээрийн хоорондын үнцгийн аль нэлээ? Синус үржүүр тийм ээ. Тэгэхээр бол 0.1 микрокулон гэсэн учраас 10-ийн хасах 6 зэрэгт кулон 100 м/сек 0.1 Тесла 30 градус гэдэг синус 30 дээрээ 2.1 буюу 0.5-аар үржээд үзэхээр 5 микроньютон гэж гарах юм. Дараагийнх та нар бодоод хэлье. Бас 30 градус юм байна тий. Тэгэхээр 5 4-ийн 20 тэгээд 100-аар үржих нь микро орж ирж байна. Орыг буцаагаад 2-т хуваах буюу 0.5-аар үржиж өгөхөөр
1 микроньютон гэж үсгэнэ. Яа. За 0.2 Тесла индустэй нэгэн төрлийн соронзон оронд 20 микрокулон цэнэгтэй бөм орны чиглэлд 30 градус өнцгөөсөн 1000 м/сек хурдтай нисж ороо бөм дүүлчих соронзон орны хүчийг бодоо. Саяны 1 томьёоны л бодлого. Ижил томьёоны бодлого байна тий. За 0.5 Тесла индустэй нэгэн төрлийн соронзон оронд 2 микрокулон цэнэгтэй бөм соронзон орны чиглэлд 30 градус өнцгөөсөн нисж ороо хүчийг бодоо гэсэн асуулт нөгөө 1 томьёоны бодлого байна тий. За энийг бол ойлгосон тийм ээ хүүхдүүд ээ. Чинь алгасаар биш шүү. Цаг нь яваад дуусчих гэдэг. За зургт үзүүлсэн гүйцэтгэх шулуун дамжуулагчийн үүсгэх соронзон оронд битүү жазыг зургт үзсэн чиглэлд хөдлөгөхөд индукцийн гүйдлийн чиглэл болон жазаар нэвтрэх соронзон урсгалын өөрчлөлтийг тодорхойлно гэсэн. Тэр ийм чиглэлийн дагуу гүйдэл гүйж байгаа. Тэгэхээр тэр гүйдлийг гүйж байгаа юунд бол соронзон орон үүсэж байгаа тийм үү? За тэр соронзон орны битүү жазаар гүйж орж ирж байгаа. За ингээд жазаар гүйж орж ирж байхад энэ жазын гэн бол юунаас болоод гүйдлийн хүчнээс чиглэлээс болоод B гэсэн хурдтайгаар татж ийн гэсэн үг тийм ээ. За тэгээ энэ тохиолдолд бол гүйдэл гүйхгүй соронзон урсгалд бол гүйх гэсэн. Яа. За энэ хоёр шулуун хэдүүлж жоохон бодолтой юмруу орох юмсан. За хоёр шулуун соронзыг ойртуулахад зургт үзүүлснээр соронзон орны хүчний шугам үүсжээ. За хоёр шулуун соронзыг ямар туйлаар ойртуулсан бэ гэсэн байна. Ямар тэнэсээ. За нэг энэ 2-ээс. За дараагийнх нь мөн амархан байна тий. 1-ээс 2-ийн. Бурхан харж байна. Багш цаг дуусгаад бүр яарад ундлаа. За шулуун соронзыг үүсгэж байгаа соронзон хүчний шугамыг зургт үзүүлв. За туйлыг нэрлээ гэсэн. За энэ хэтэрхий хялбархан байна. Энээс дараагийнхыг хариултыг өгчлөө. За тэгэхээр Е гэсэн хүчлэгтэй нэгэн төрлийн цахилгаан орон байна. За цахилгаан орон дотор эмхээсээ хасруугаа чиглэсэн цахилгаан орон үүсэх хэрэгтэй тийм. Тэгэхээр үүссэн гэж харъя. За тэгээ портал суулан тавихад хаашаага ямар хурдтгалтай хөдлөх вэ гэсэн байна. За тэгэхээр F тэнцүү MA байдаг тийм үү? Тэгэхээр нөгөө колоны хүчний тэр F гэдэг хүч чинь болвол электроны цэнгийн хэмжээ цахилгаан орны хүчлэгийн үржүүр байдаг. Тэгэхээр А гэсэн хурдтгал нь болвол электроны цэнгийн хэмжээг цахилгаан орны хүчлэгээр үржсэн үржүүрийг масс харьцуулсан харьцаа буюу соронзон орны чиглэлийн дагуу 2 гэсэн чиглэлийн дагуу хөдлөнө гэсэн үг. Энэ гэнэтхэн цахилгаан орны бодлогоор яах вэ? За одоо энэний та нар тайлбарлая. За Е хүчлэгтэй нэгэн төрлийн цахилгаан орон дотор электрон суулсан тавихад хаашаага ямар хурдтгалтай хөдлөх вэ гэж. За хаашаага. Энэ манайхаа. За энэ 4 рүү электрон хассан нэгтэй. За дараагийнх нь мөн адилхан байна. За дараагийнх ч мөн адилхан байна. За энэ 17-гийн сүүлийн тестийг харъя. Галванометртэй холбогдсон ороомогч шулуун соронзыг ойртуулах үед галванометрийн зөв баруун тийш хазайд байв. Шулуун соронзыг ороомгоос холдуулах үед зүүнний хазайлт ямар болох вэ гэж байна. За тэгэхээр тэр доор N-с гэсэн тогтмол соронзонг ороомог дотор нэвтрүүлэхэд бол галванометр чинь бол гүйдлийн хүчийг чиглэлтэй хэмждэг багш. Тэгэхээр бол энэ
галванометр дээр гүйдлийн чиглэл бөгөөд гүйдлийн хүчний ампер нэгтэй гүйдлийн хүч нь хэмжигддэг байна. За тэгэхээр энэ дээр бид нар оруулах үед эсрэг гаргах үед төргөөр ингэж энэ гүйдлийн чиглэл хайдаг. Энийг бид нар туршлагаар интернетээр юмнуудаар зөндөө харж байна. За тэгэхээр бид нар NS туйлыг оромог руу оруулахад бол гүйдлийн чиглэл бол зүүн тишээ хазаж харагдах нь. За иймэрхүү хэмжих багжин дээр ийм юмнууд зөндөө орж ирдэг. Одоо нөгөө тогтмол соронзонд тогтмол байгаад байх биш энийг буцааж татчихээн тий. Ингээд татхаар нөгөө гүйдлийн чиглэл чинь эсрэг чиглэл рүү галванометрийн зүүнний заалд чиглэж яах нь. Тэгэхээр зүүн тишээ хазана. За дараагийнх нь баруун тишээ хазана гэдэг чинь тий. За эхнийхийг орхие. Оромоор гүйдэл гүйхэд үүссэн соронзон орны N туйлыг Ад ойртуулахад түлхэгдэж байсан бол А юу вэ гэж. За тэгэхээр энд бол энэ одоо цагаалсан чинь зогсож байгаа. За тэгэхээр А нь бол соронзонгийн N туйл байхгүй юу? Тэгэхээр N туйлууд бол түлхэлсэн тийм ээ. Тэгэхээр бол энэ дээр бол NS гэсэн туйлуудад бол түлхэлж байгаа байх. За оромоор гүйдэл гүйхэд үүссэн соронзон орны S туйлыг Ад ойртуулахад түлхэлж ирсэн. Тэгэхээр энэ бол А нь бол мөн S туйл болж таарлаа тийм. За энд нэг ганц бодлого орж ирж байна. За вакуум дотор R радиустай цагираг хэлбэртэй дамжуулагчаар 1 ампер гүйдэл гүйж байв. За цагиргын төвд соронзон орны индукцийг тодорхойлоо гэсэн. За тэгэхээр бид нар соронзон орны индукцийг тодорхойлсон μ-0-ийг үржихний хуваах нь 2R байсан тийм ээ. За μ гэдэг нь бол агаарт вакуумд нэгтэй тэнцүү учраас орхичдаг. μ0 нь бол 4π үржих нь 10-аас 7 зэрэг генерик хуваах нь метр байдаг. За 2 ампер гүйдэл гүйж байгаа 1 метр радиустай тойргоор эргэж байгаа гэдэг та утгаараа бол 4π гүрэх нь 10-аас 7 зэрэгт Тесла гэсэн энэ хариулт нь гарч ирж байна. За зургийг хавтахад перпендикуляр соронзон оронд байгаа жазаар гүйдэл гүйх индукцийн гүйдлийн чиглэлийг зурагт үзүүлв. За анхдагч соронзон орны индукцийн векторын талаар зөв өгүүлбэрийг олно гэсэн байна. За тэгэхээр энэ дээр бол гүйдлийн чиглэл ийшээ гүйж байна. Бид нар нөгөө 100 гарын дүрмээрээ индукцийн векторыг авч байгаа. За тэгэхээр энэ индукцийн вектор нь бол наашаага чиглэсэн. За тэгээ энэ дээр индукцийн гүйдлийн чиглэл нь бол ихсэх чиглэл байна. За хөрөхөд дараагийнх нь. За вакуум дээр радиустай цагираг хэлбэртэй дамжуулагчаар 2 ампер гүйдэл гүйжэв. За цагиргын төвд үүсэх соронзон орны индукцийг тодорхойлоо гэд түрүүний томьёогоор батчин μ0-ийг үржихний хуваах нь 2R гэдгээр бодоод. Одоо яг адилхан байсан баг та. Дахиад 4π үржих нь 10-7 гараад μ0 нь гараад ирэх юм. Тэгэхээр энэ нөгөө үжигдэж хуваагдахад хялбар ийм юу гэж шууд гаргаад ичдэг шүү. Шууд μ0 нь тэнцүү байхаар нөгөө тооны машинд бид нар хийгээд байх гухал шиг тестүүдийг бас багш нар зохиоддог шүү. За вакуумд R радиустай 4 ампер гүйдэл гүйжээ цагиргын төв. За энэ цагиргын төвийг болий тийм ээ. За 10 ампер гүйдэл гүйж байгаа 2 метр урттай дамжуулагч 0.5 Тесла индукцтэй нэгэн төрлийн соронзон орнд байрлана. За соронзон орны чиглэлтэй 30 градусын өнцөг үүсгэж байгаа бол гүйдлийн хүчийг бодоо гэсэн байна. За тэгэхээр энд бол ампер гүйдэл гүйжээ ийг үржих нь L байна 2 метр урт байна соронзон орны индукцээр үржин. За тэгээ өнцгийн синусээр үржиж байгаа тийм ээ. Тэгэхээр бол эдгээрийн үржил нь бол 5 ньютон юм байна. За тэгээ 0.5 ампер гүйдэл гүйж байгаа 4 метр урттай 0.5-ын дүсэлтэй нэгэн төрлийн соронзон орон 30 градус өнцөг үүсгэсэн гүйдлийн хүчийг
алаа гэсэн байна. За энэ үржүүр тодорхойлогдчихж байгаа. За вакуумд радиустай цагаар хэлбэртэй дамжуулагчаар 4 ампер гүйцэтгэж цагаагийн төв сорондоо орны индукцийг тодорхойлгосон. За энэ амархан түрүү давтчихвоо да бас 8 пи харагдаж байна тий. За дараагийнх нь за нөгөө гүйцлийн хүч сорондоо орны индукцэл синус альфагийн үржүүр тэгээд 30 градусын учраас бүгдээр ингээх үржүүр 5 ньютон. Энэ саяны 2 слайд давтчихлаа. За дараагийнх нь за гүйцлийн хүчийг дамжуулагчдын гүйцлийн хүчийг тодорхойлоо гэсэн тэтгэр үржүүрээр 5 ньютон гэж гарсан байна. За хувьсах цахилгаан гүйдлийг ярих гэсэн чинь бас цаг нэлээд авчиж. За хувьсах цахилгаан гүйдэл дээр хэдүүлээ 5-10 минут ярьчих. 5 минут яриад сунгачч болох уу хүүхдүүдээ 5-10 минут. Болох уу хүүхдүүдээ? Тэгё. За тэгээ. За тэгэхээр энэ хувьсах цахилгаан гүйдэлтэй бол нөгөө бид нэр синус косинусын хуулиар хэлбэлцэж байгааг ярьж байсан тийм ээ. За тэгэхээр энэ дээр цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг ажиглахын тулд дараах туршилтыг хийнэ. Зөвийн дугуулна уу гэсэн байна. За зис оромог дотор соронзон хөлөөнгүй барина гэсэн байна. За зис оромог дотор соронзоныг огцон хөдөлгөнө гэсэн байна. За мэдээж түрүүн бид нар тэр галванометрийн заалтан дээр бол тэр тогтмол соронзоныг оромог дотор хөдөлгөх явцад бол тэр цахилгаан хөдлөгч хүч үүсэж байгаа нь бол харагдсан тийм ээ. Тэгэхээр C хариулт нь зөв гэсэн үг. За зураг трансформатор байна. Нэг талд нь 1000 орцтой байна. Нөгөө талд нь бол 100 орц, 50 орц, 30 орц гэх мэтлийн хувьсах орцуудаар өөрчилдөг автотрансформатор байна. За трансформаторыг бид нэр түрүү ярьсан. Трансформатороос гарч байгаа хүчлэлийг орж байгаа хүчлэлтэд харьцуулдаг шүү. Гарч байгаа хүчлийн орооцын тоог орж байгаад нь харьцуулдаг шүү гэж сануулсан. За тэгэхээр U2-ыг U1-тэй харьцуулсан харьцаа нь энэ хоёрыг N-тэй харьцуулсан харьцаатай тэнцүү. За тэгээ энэ дээр бол 20 вольт хүртэл буурч гарах вэ гэсэн учраас бол U2 20 вольтоор гарна, 250 вольтоор орно. За тэгээд орооцын тоо 2 дугаар оромгийн орооцын тоог олоо гэсэн. За тэгээ энийг ингээд бодоод үзэхээр 20,000-ыг 25 дахь болох юм байна. Энэ одоо бодог юм бах та. 80 гэж гарна. За 80-гээ гарахаар хаана авч холбох вэ гэхдээ зэрэг MS O-гийн хооронд 50 орооцоос 30 орооцыг зэрэгцээ холбож болов гарч ирж байгаа. За зурагт трансформаторуудын анх дахь ба хоёр дахь оромгуудын орооцын тоог өгсөн гэж байна. За аль нь 220 вольтыг 24 болтол буулгах вэ гэж. За тэгэхээр 24-ыг 240-д харьцуулсан харьцаа энэ бол хүчтэй харьцаа нь орооцын тоогуудын харьцаатай тэнцвэр. Тэгэхээр 24-ыг 240-д хуваана гэдэг чинь 0.1 гэсэн үг. Тэгэхээр эндээс бол хуваагдах тоо нь бол 50-ыг 500-д харьцуулчих юм бол тэрнтэй дүүж जैन тийм ээ. Саяны бидний зөрчил тэнцэж байна. За зурагт үзүүлсэн графикуудаас аль нь хувьсах гүйдлийн идэвх эсэргүүцлийн гүйдлийн давтамжаас хамаарах вэ гэж байна. За мэдээж идэвх эсэргүүцэл давтамж идэвх эсэргүүцлийн хувьд эсэргүүцэл нь тогтмол байж байгаа. Давтамжаас хамааран тогтмол байх нь бол C хариулт нь зөв. За зурагт үзүүлсэн конденсатын багтаамжийг өөрчлөх боломжтой бөгөөд тэр багтаамжийг өөрчлөх боломжтой болохоор ташуу сумыг ингээд дотор оруулчихдаг. Тэгэхээр энэ одоо нөгөө конденсаторуудыг зэрэгцээ холбоод нэмээд багасгаа хасчихдаг. За тэгээд нөгөө RLC хэлхээний дотор харагдчихэв тий. За тэгээ энэ RLC хэлхээ зурагт үзүүлсэн хэлхээний багтаамжийг өөрчлөх боломжтой бөгөөд бусад параметрууд нь тогтмол
За конденсаторын багтаамжийн ямар утганд гүйцлийн хүч хамгийн хурдтай байх вэ гэж. За хосох гүйцлийг хэлхэнд холбогдсон идэвхтэй эсэргүүцэл оромог конденсаторын ерөнхий эсэргүүцэл нь бол яагаад ингэж өгчөө оромог өгчөд байхад тийм ээ. Бөгөөд гүйцлийн хүчний максимум утга нь энэ одоо яаж өгчөд байгаа юу вэ? За тэгэхээр гүйцлийн хүчний конденсаторын багтаамжийн ямар утганд хэлхээний гүйцлийн хүч хамгийн ихтэй ямар утгатай болох юм бэ гэдгийг. За тэгэхээр конденсаторын багтаамж нөгөө багтаамж эсэргүүцэл индукс эсэргүүцэл хоёрыг хооронд нь тэнцвүүлээд тэндээсээ С багтаамжийг бодчиход байгаа шүү энэ дээр. За дараагийнх нь бас адилхан. За аль нь кинетик энергийг цахилгаан энергид хувиргадаг вэ? Тэгэхээр кинетик энерги гэдэг нь МБ квадрат буюу хурднаас хамаарсан кинетик энерги байна. Энийг цахилгаан энерги болгодог төхөөрөмж нь юу юм бэ гэж. Нарны цай биш, галванометр бол биш, хэлбэлтлийн хүрээ биш тийм ээ. Цахилгаан соронсон эрлээ гэдэг бол биш. Тэгэхээр бол генератор бол цахилгаан генератор бол кинетик энергийг цахилгаан энергид хувиргадаг. Цахилгаан цусан цахилгаан станц эдрүүд бол ядгүй ус салхины эргэлтийн тэр хурдтай энергийг үүдэл болгодог шүү дээ тий. Цахилгаан энергид хувиргадаг. За хосох гүйцлийн схемүүдийг зурагт үзүүлв. Аль хэлхэнд нь идэвхтэй эсэргүүцэл конденсатортай цуваа за тэдгээр нь нийлээд оромогтой зэрэгцээ холбогдсон байна вэ гэж. Идэвхтэй эсэргүүцэл конденсатортай цуваа гэж. Заална уу? Идэвхтэй эсэргүүцэл конденсатортай цуваа. Ийм тийм ээ. За аль хэлхэнд нь идэвхтэй эсэргүүцэл конденсатортай зэрэгцээ тэдгээр нийлээд оромогтой цуваа холбогдсон байна вэ гэж. Аль нь вэ? Конденсатор тийм ээ. За сайн. За аль хэлхэнд идэвхтэй эсэргүүцэл оромогтой цуваа нийлээд конденсатортай зэрэгцээ вэ гэж. За энэ дандаа хялбархан юмнууд оруулж байна. За энийг орхив. За энийг л ядаж хэлчихье гэж бодсон. За тэгэхээр энэ хэлхээний гүйцлийн хүч хугацаанаас хамаарат хуулиар өөрчлөгдөж байгаа юм байна. Тэгэхээр энэ ойл дээр нэмэх нь АТ гэсэн хуулиар өөрчлөгдөж байна. За тэгээ энэ дээр бол А нь бол 2 амперыг хугацаа секунд гэсэн коэффициент, энэ ойл нь бол 2 ампер байна. За хугацаа цэг үед бол энэ И гүйцэл бол энэ ойлгоо тэнцүү байна гэсэн үг үстэй тийм. Энэ хуулийг харахад за хугацааны 3 секундын агшинд хэлхээний гүйцлийн хүч ямар утгатай байх вэ гэсэн байна. За хугацааны 0-оос 5 секундын замсалд дамжуулагчийн хөндлөн отроор урсах цэнгийн хэмжээг тодорхойлно уу гэсэн байна. За хугацааны 3 секундын агшинд гэхээр нөгөө энэ хуулийн дээрээ хугацааны оронд 3 секундыг орлуулад бодъё. Тэгэхээр бол энэ ойл нь 2 ампер, тэрэн дээр нэмэх нь 2-ыг үржих нь А коэффициент 2, тэгээ 2-ыг үржих нь 3-аар үржинэ. 2 3-ын сургаа дээр нь бол тэр 2 амперыг нэмээд 8 ампер тийм үү? Шууд энийг бодчихж байгаа тийм. За хугацааны хувьд 0 гэсэн агшинд бол энэ гүйцлийн утга бол 0 байхад бол энэ 0-тай тэнцүү. Тэгээ 5 секунд болоод ирэхтэй зэрэг бол энэ 0 дээр нэмэх нь А үржих нь 5 гэсэн энэ томьёогоор бодно гэсэн үг.
За тэгэхээр эндээсээ бол гүйцлийн хүчний эхний утга нь бол 2 ампер, дараагийн утга нь бол 12 болчих юм уу да. А гүрч нь 2 энийг юугаар үрчиж байна. За ингээд гүйцлийн хүч гэдэг чинь их хугацаанд уурсаж өнгөрч байгаа цэнгийн хэмжээ байдаг. Тэгэхээр өнгөрөх цэнгийн хэмжээг бодоо гэдэг чинь бид нэр Q бодох гэж байгаа. Тэгэхээр Q бол гүйцлийн хүчийн хугацаагаар нурж байна. За гүйцлийн хүч нь ямар гүйцлийн хүч байх вэ? Хугацааны эхэнд бол 2 амперын хугацааны төгсгөл бол 12 ампер байна. Тэгэхээр бол дундаж гүйцлийн хүчээр тодорхойлно. Тэгэхээр 2 12-ын дундаж түүнийг 5 секундээр үржиж өгөөд 35 кулон гэж гарах цэнгийн хэмжээ. За дараагийнх нь мөн бас энэ хуулиар өгөгдсөн байна. Тэгээд энэ хуулиар өгөгдөд эндээс бол бид нөгөө хугацааны тэг гэгшинд, хугацааны 5 секундын гэгшинд хөдөө бодож чадна. Хугацааны ихэнх үед ямар гүйцэлтэй байх юм, 3 секундын дараа ямар ах юм бодож чадна. Өөхөөрхий тэр нөгөө дугуулсан юм маань дэш өсрөө авчирч. Давцаад. За энэ дараагийнх нь 2010 оны дэд хариултын 30-аар 35 дугаар даалгавар ажиллах юм байна. 11 оныхыг харъя. 0.1 индекслийн хүрээний бүдэл 1 ампераас 3 ампер хүртэл 0.1 секундын хугацаанд жигд өсөв. Оромгийн өөр индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчийг бодоо. Тэгэхээр оромгийн өөр индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч нь болохтой зэрэг индукцлийг гүйцлийн хүчний өөрчлөлт хугацааны өөрчлөлтийн харьцаагаар өөрчлөгдөдөг. За та утгаараа шууд 2 вольтоо гэж хэлсэн байна. За дараагийнх нь хариултыг шууд харуулчлаа. За мөн ээл дахиад нөгөө 1 ампераас 5 амперийн хооронд өөрчлөгдөж байгаа. Сая 3 ампераас 1 амперийг хасч байсан бол одоо 5 ампераас 1 амперийг хасна. Тэгээд 0.2 секундэд тайлбарлуулаад хариулт нь энд гарах баг. За энэ 11 оны эднэрүүд бол адилхан байна. За дахилгааныг алцтай дамжуулахад чадлыг хорогдуулахгүйгээр шугамын алдагдлыг бууруулахын тулд яах ёстой вэ гэж. За нь бол дамжуулагч шугамын утасны эсэргүүцлийг ихсгэнэ гинэ. Бидний генераторын хүчтлийг өсгөнө гинэ. Генераторын гүйцлийн чиглэлийг өсгөнө гэж байна. За хувьсрахш тогтмол гүйцлийг ашиглана. За дамжуулагч шугамын утасны эсэргүүцлийг багасгана гэсэн байна. За алцаанд дамжуулахад бол хүчтлийг өсгөж өндөр хүчтлийн трансформатор гаргаж тэрнийг гүйцэл нь буурснаар бол энерги гаргаж багтаа болдоо гэдэг багшин дөрөв ярьсан тийм ээ. За цахилгаан энерги үйлдвэрлэх генератор нь ямар өндөр үнэлдэг вэ гэсэн мэт. Тэгэхээр цахилгаан орны индукцийн үзэгдэлтээр үнэлдэг гэдэг хариулт. За цахилгаан орны энергийг алцаанд дамжуулахад хүчлийг маш их болгодог. Яагаад хүчлийг маш их болгодог вэ гэсэн байна. Шугам дээрх энергийн алдагдлыг багасгах зорилгоороо гэсэн хариултыг хэлсэн байгаа. За генераторын цахилгаан генератор алинд нь байдаг вэ гэсэн байна. За усан цахилгаан станцад генератор байдаг. Дулааны цахилгаан станцад мөн өөрийн турбины генератор мөн байдаг байна. За түрүүн бид нар ярьжсэн хувьсах хүчлийн генераторын цахилгаан хөдөлгөгч хүчний далайцыг авчирсан. 2 дахин өсөхгүй далайц нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг. Тэгэхээр бол далайц нь 2 дахин өснө гэсэн хариулт байна. За тогтмол гүйцлийн давтамжийг хэсгэхэд юуны эсэргүүцэл өсөх вэ гэсэн байна. Оромгийн эсэргүүцэл өсөхнэ. Давтамжийг нь хэсгэж байгаа шүү дээ. Нэг омега давтамжийг хэсгэж байна тийм ээ. За хувьсах гүйцлийн урсах гүйцлийн фаз хүчлийн фазаас хоцордгоо гэж хэлсэн. За энэ дээр бид нар түрүү алиг гэж хэллээ. Конденсатор дээр урсах гүйцлийн фаз хүчлийн фазаас 2-ны пигээр хоцордог тийм үү. За дараагийнх нь бол индукцийн оромгоор урсах гүйцлийн фаз бол хүчлээс
2-ны p-гээр төрүүлдэг гэсэн. Энэ болгон чинь ингээ асуулт болоод ороод ирчихдэг байна. За цахилгаан генераторын ажиллах зарчмыг дараалуулж байрлуулна гэсэн байна. За оромгийн төгслөөр гүйцэлгүй нь оромгийн эргэлтийг саатуулах үүснэ, оромгийн цахилгаан хөдөлгөгч үүснэ, оромог иргэнэ гэсэн. Энэ дарааллыг аливаар яах юм бэ гэж. За генераторын ажиллах зарчим нь бол кинетик энергийг цахилгаан энерги болгож байгаа. Тэгэхээр эхлээд бол эргэж эхлэх баг тийм ээ. За тэгээд дараа нь яана гэж. Оромгийн эргэлтийг саатуулах хүч үйлчлэнэ. Гэтэл нь буруу. За оромогт цахилгаан индукцийн цахилгаан хөдлөгч хүч үүснэ гэдэг нь зөв. За дараа нь оромгийн индукцийг гүйцэхгүй нь за сүүлд нь бол эргэлтийг саатуулах хүч бас үйлчлэгээ гэдгийг харуулж байна. Тийм. За энэ RLC эхлэв. RLC эхлэхэд бол бүрийн эсрэггүйцлийг олох бол нөгөө Z-ийг бодох байгаа. Энэ бол хялбархан. За ингээд цааш нь багцсангүй. Тэгээд ямар ч ч бол агуулгынхаа хүрээнд нэлээд яачлаа. Энэ 2007-оос 2020 он хүртэлх бүх бодол иши өнөөдөөс зөвхөн соронзонгийн бүлгүүдийг бүлгэлж түүж авсан материал ашигласан. Тэгэхээр та бас цааш нь ингээд ашиглаад хийж болно. Яа тэгээ энэ дээр бол трансформатораар бидний саяны агуулгууд бол яригдаад дууссан тийм ээ. Тэгэхээр трансформаторыг бол бид нар хэд хэдэн бодлогон дээр бодсон учраас бол харахад амархан байна. За ингээд энэ хүртэл яриад дууслаа. Цагаа 15 минутаар гэтрүүлчихлээ. Гэхдээ 5 минутаар бид нар техникийн асуудал гарсан баха тий. За. Байна уу янга?